За сайн байцгаана уу. Болонгийн мэрэг дэслэн зүг тавтаа марлноо. За өнөөдөр 7 хоногийнхаа мэргийг хий. Тийм одоо ямар хотлооныг олох вэ гэсэн юм утгана. Одоо за ингээд урдын адил тэг 3 сонголтоор хий гэж бодож байна. Одоо 1 2 3 та тоогоор сонгож олно. Картны хан тэг зургаар нь сонголт хийж болно шүү. Ингээд тий одоо зүүн сувингороо одоо нөт чин татагтаад байгаа, сэтгэл чин татагтаад байгаа картаа сонгороо. За ингээд сонголтоо хийж явах завсар одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол миний Facebook-ийн мессенжер, Instagram-ийн мессенжерээр тий холбогдож одоо миний санал хүсэлтэй тийм бичиж болно шүү. Мөн одоо надад хандив өргөсөн, мөнгө хандив өргөсөн бүх хүмүүстээ одоо дансаар олон тий YouTube-ийн супер танксаар хандив өргөсөн бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. Ингээд одоо та бүхний минь аж амьдрал тий одоо хийж байгаа ажил үйлс нь улам өөдөө дэшээ явах болтугай. Мөн одоо та бүхний өргөсөн хандив надад одоо дараагийн бичлэгүүдийг хийхэд маш том сэтгэлийн хүч өгж байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд сонголтоо хийж дууссан бол бичлэгээ зогсоож байгаа тий 50 хүмүүс тий бас сонголт хийж болно шүү. За сонголтоо хийж туссан бол тийм нэгдүгээр картнаас эхлэе. За ингээд энэ хоёрыг төр ингээд авчиж шин. За ингээд одоо энэ карт буюу тийм нэгдүгээр картыг одоо сонгосон үний эрхийг эхлэе. За нэгийг тавьчих. За нэг одоо хамгийн сүүлд уншиж чадчих байна. Тайлж чадчих байна. За ингээд нэгдүгээр карт сонгосон үний одоо энэ картад нэгдчихье. За энэ карт гарсан байна. За ингээд ирчихсэн. Тэлж чадчих байна. За нэг сүл рүү. За эхний энэ картаар болохоор зэрэг ер нь энэ 7 хоногт таны аж амьдралд юу чухал болох вэ гэхээр зэрэг тэнийг зүйлээс явах гэж байгаа юм шиг те нэг иймэрхүү төрслөлтэй карт. Тэгэхээр энэ 7 хоногт юу таны амьдралд юу чухал болох вэ гэхээр зэрэг нэг тийм сүнслэг төвшний хувьд ахигч юм шиг те хуучин одоо сэтгэлгээний хэв маяг айдас хүүц ингээд одоо юу гэдэг байхгүй болоо дуусаад те нэгдүгээр картыг сонгосон хүний хувьд болохоор шинэ хүн төрөх үйл явц тийм бүх юм ард тацраад ингээд та шинээр ахаад тийм тэрх гээд байгаа юм шиг иймэрхүү үйл явцтай энэ 7 хоногт болж магадгүй. Тэгээд ер нь бол тийм нэгдүгээр карт сонгосон хүн одоо өөрийгөө одоо өмнөхөөсөө илүү хамаагүй тийм ингээд өвчтэй болцсон ингээд туршлагатай болсноо нэлээ энэ 7 хоногт тийм мэдэрч магадгүй юм байна. Би ч айгу өвчтэй тийм туршлагатай болсон юм штэ гэж юм. Тийм тэгээд дараагийн 7 хоногт ингээд хуучин өөрийгөө орхиод шин бие тий шин бие одоо дараагийн хаалгаар орох тий тэр зүйл айгу чухал болно гэж нэг чухал болно гэсэндээ гараагүй юу гэдэг та өмнөхөөсөө тий хамаагүй өвчрөхийг туршлагатай болсноо нэлийн мэдэрч магадгүй юм энэ 7 хоногт тэгээд хуучин бие орхиод шин бие тий дараагийн хаалгаар орох нь айгу чухал болно гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тийм аз хаалга тийм. Заац би өнгөрсөн тийм байсан. Тэгтээ би одоо айгүй мундаг болчихжээ гэдэг шиг тийм. Тэгээд ингээд цаашаа явж байгаа. Яг хэцүү айгүй олон хэцүү юм тийм туулаад тийм. Айгүй туршлагатай болсон байсан магадгүй байна. Тэгээд дараагийн тийм хаалгаар орох. Тэр үйл явдал их чухал болно гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд юу чухал болох вэ гэсэн карт гарсан байгаа. За тэгээд одоо 7 хоногийн уур амьсгал нэмэр авах вэ гэхэлэр зэрэг уур амьсгал нь нэлээд олон хүний анхаарлын төвд орох юм шиг тийм юмрхүү зүйл хийж болох юм. Мөн нэг тийм айгүй амар амгалан баад тийм нэг тийм одоо төр зогсолт гэхүү одоо сэтгэлийн амар амгалан айгүй мэдэрч байгаа мэдрүүлсэн юм зургийн. Тэгэхээр зэрэг ингээд сар тийм нүдэ анаад амарч байгаа. Ямар ч одоо нэгдүгээр карт сонгосон юм байна одоо 7 хоногт ямар нэгэн зүйлтэй тэмцэлдэх
хөдөлгөөн хийхгүй байж магадгүй юм байна. Тийм. Одоо хүн хоорондын харилцаа, эсвэл би сэтгэл санаа ч юм уу те, өвчин ч юм уу, эсвэл хүн хоорондын те байдал ч юм уу. Тэр зүйл ингээд тэмцэлдэх хөдөлгөөн хийх ингээ багасаад ингээ айгу тайван байж магадгүй юм байна. Тийм. Ямар ч байсан тийм дараагийн 7 хоногт өөрийнхөө ингээд одоо оршихуугаа тийм мэдрээд тийм амрах 7 хоног болж магадгүй юм байна. Тийм ямар ч байсан ингээд цаа бүх юм ингээ тий одоо зөв голтрлоор тий явж байгаа юм байна да гэд нэг жоохон санаа зоволт арилах тий нэг тийм одоо амар амгалан мэдэрсэн нэг тиймэрхүү уур амьсгалтай 7 хоног байна. За одоо бүх зүйл ингээл зөв голтрлоор явж байгаа юм чи одоо би тайван бай даа гэдэг ч юм уу тий. Тийм. Тэгсэн мөртлөө анхаарлын төвд орох юм шиг. Тэгсэн мөртлөө та дотроо айгууд тайван болох. Тэр зүйлийг ингэж одоо дотроо мэдрэх тий. За тэрийн жоохон хөдлөө ташгын камер. За энэ хөдлөн уур амьсгал байна. За тэгээд үйл явдал 7 хоногийн ерөнхий ямархуу тий том үйл явдал болох вэ гэсэн чимхүү карт гарсан ба. За эхлээд энэ карт ингээд харах юм бол тий. Тийм нөгөө баланс аягүй тэнцвэрчээд байгаа хгүй ингээд айгүй нэг тал амар хэлбийцсэнд байсан чинь нэг зүйл дээр ингээд одоо нарны гэрэл тусаад юм чи ингээд айгүй тэнцвэртэй болноо гэсэн юм утгатай юм шиг санагдаж байна. Тэгээд тэг 11 гэх тоо тий. Тэгэхээр ер нь бол юм стандарт тий. Тэнцвэр олно гэж ааш шүү. Эдгээр хар сонгосон хүний хувьд одоо толгой дотор тий ингээл одоо имх замраагүй ингээл тий одоо төрсөн байшинд орсон юм чи дөрөөрөө гээл янз бүр юм ингээл имх замраагүй болоод олон бодол тий шийдэгдэхгүй байсан асуудлууд ч юм уу тий тэр зүйл маань энэ 7 хоногт одоо аажмаар тий зэгцрээд зөв хариултаа олж магадгүй юм байна. Тийм. Ямар ч ингэ тэнцвэрч ингээ зөв юм руу орно гэдэг байхгүй. Тийм. Тэгээ ямар нэгэн одоо энэ тий энэ төөрөгдөл төрдөг байсан шиг. Одоо энэ төөрөгдөл ингээд арилаад оюун санаа тайгуун ингээд тийм ойлгомжтой айгу тунгалаг болоод тий тиймэрхүү үйл явдал айгу эрчимтэй явагдаж магадгүй юм байна. Тий. Тэгэхээр явтаа шийдэгдэхгүй байсан янз бүрийн асуудлууд ч юм замбрааг олон бодол ч юм уу тэр мөр чинь нэлээд цэгцрээд одоо та ингээд тий зөв хариултаа олоход юм чин одоо таны бие ч юм уу сэтгэл ч юм уу айгу нэлээд ингээд цэгцрээд ингээд тэнцвэрч нэ тий оюун бодол айгу тунгалаг болох юм байна л да. Ийм байсан мэт юм биш тий. За одоо энэ айгу тийм доктортой тий одоо ойлгомжтой болж шүү гэдэг ч юм уу. За нэг тиймэрхүү зүйл томоор мэдрэгтэй 7 хоног юм байна. За ямарчсан ингээд тайлбарлая. За тэгээд хоёр дахь картыг харах юм бол гэрэл тусаал ингээд муу юмнууд нь харагдаад ийм байсан биш үү гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйл аягүй мэдэгдэж байна. Тэгэхээр нэгдүгээр карт сонгосон юм маань одоо оюун санааны одоо гэрэлтэл одоо оюун санааны гэрэл нэлээд хүчтэй тусах гэж хэлэх үү. Юу гэж хэлмээр юм бэ? Энэ ингээд зурган дээрхтэй цамх газтэй ингээд гаал ч юм уу гэрэл ч юм уу гэд тусч аваад. Тэгэхээр зэрэг одоо гинт одоо ухаарах тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Одоо жишээ нь одоо удаан хугацаанд ингээд ойлгохгүй байсан зүйлээ те одоо нэгдүгээр карт сонгосон байна мартаад олж хардаг ч юм уу те. Тэгэл ийм байсан биш те гэдэг ч юм уу те. Ямар ч одоо оюун санааны гэрэл аяг хүчтэй тусах те. Энэ болохгүй байсан юм юмнууд байсан байж тэгэл те. Цаад бэрхшээл олж хардаг ч юм уу. Тийм ямар ч байсан одоо генти янз бүрийн зүйл те шийдэгдэхгүй байсан асуудал удаан ойлгохгүй байсан зүйлээ те маш тодорхой олж харах те. Гэл те. Юу гэдэг ийм байсан байж те. Ямар ч нэг оюун санааны том өсвөл хийх юм шиг те. Нэг ийм талаа ямар хөө зүг мэдэгдэж байна. За тэгээд дараагийн карт ингээд одоо харах юм бол яг хоо Тинар гэдэг картахгүй айгу амжилт бүтээлэр дүүрэн те ирч хүчтэй гэдэг энэ карт нь доош харцсныг бодоход яг хоо
муу юм бол биш одоо шаардсан ч гэсэн тий. Одоо бүх юм ингээл нэхгүй бүтэмжтэй тий дараагийн 7 хоног бүтэмжтэй гайгүй ингээл байгаа боловч нэг л сэтгэл дүүрэн баярлаж чадахгүй байгаа байдал жоохон байна. Тий. Энергийн хувьд нэг таны эрч энерги жоохон суулч юм шиг тижээлгүй болцсон юм шиг тий нэг тийм. Тэгээ нэгдэр хатах сонгосон мэн одоо маш их хүч зарцуулж байж тий одоо энэ одоо бүтэмж энэ 7 хоногт нэлээд гайгүй тийм бүтэмжтэй байдалд ингээд хурж магадгүй боловч та баярлах гэхлээр нэг тийм ирч хүч байхгүй байгаа байхгүй. Тийм. Баярлах нөөц үлдэг гэх мэт яддаг л байна дээ. Одоо чиний зураг дээрх байшин байшин доош харцсан яа түүний дотоод гэр гэж хэлэх юм дотоод сэтгэл зүйн хувьд одоо төр зүр жоохон туйлдсан ядарсан гэх юм уу туйлдсан. Тий яг гой баярлах гэсэн чинь ингээл бүр ингээ ядарсан ингээ тийм цаанаасаа тэгээд яг гоё анилаа ихтэй хав гэл гэдэг ч юм нэг жоохон тиймэрхүү зүйл байна. Иймэрхүү зүйл ч мэдэрч магадгүй юм шиг. За тэгээд энэ 7 хоногийн одоо болох томоохон үйл явдлуудыг ерөнхийд ингээд тайлбарлаа. За тэгчээд энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиусан тэнгэрийн одоо мессеж generosity. Сахиусан тэнгэрийн мессеж гэх юм бол энэ нөгөө төвгөөмөр сэтгэлийн сайн үеийн өөрийг тар гэдэг юм утгатай хардахгүй юу? Тий. Өөртөө тий. Төвгөөмөр сэтгэлийн заслаг гэж хэлэх үү? Тий. Тэгэхээр зэрэг одоо нэгдүгээр хартыг сонгосон хүн маань одоо айгүй хэцүү үеийг туулж гарсан тий. Гарсан. Тэгээ одоо болохоор зэрэг та өөрийнхөө дотоод төвгөөмөр сэтгэлийг одоо нээх хэрэгтэй гинэ. Хэцүү юм туулж гарсан юм шиг тий. Одоо ингээд таны өгөөмөр сэтгэлийг нээх хэрэгтэй шүү. Ер нь тийм бусдад хүмүүс болон тий бусдад болон одоо өөртөө ч юм уу тий нийгмийн сэтгэлээр одоо хандаараа мөн одоо тэр нь одоо таны туулсан зовлон ч юм уу ямар нэгэн зүйлийн тий одоо хэцүү асуудлын одоо шарахыг тий хамгийн хурдан ангаах шид болно шүү гинэ. Тий одоо өгөөмөр сэтгэлийн засал тий сайн үеийн үрийг тархисан. Тэгэх юм бол таны өмнө тоолсон хэцүү байсан байдлыг чи ингээд юу гэдэг. Тэр чинь нэлээ хурдан ангаах тийм одоо шид спираль тий. Таны одоо туулсан ямар нэгэн зовлонгийн шарахыг хамгийн хурдан ангаах шид болно шүү гэж энэ картаар хэлж байгаа юм шиг санагдаж байна. За энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй юу вэ гэхлээр зэрэг өгөөмөр сэтгэлийн засал гинэ. Бусдад айгуу сайхан өгөөмөр сайн тий сэтгэлээ нээх тий. За энэ бол энэ 7 хоногийн сахиусан тэнгэрийн танд илгээх мессеж байлаа. За тэгчээд ингээд өндөрлөх төхөө та хамгийн сүүлийн сонголтын картнаас энэ 7 хоногт бас хийх хэрэгтэй мессеж авъя. Бас таны одоо сахиусаас ирж байгаа гэсэн үг. Perfect time яг л төгс төгөлдөр цаг хугацаа байдаг шүү гинэ. Тийм бүх юм цагтаа л гэсэн үг л дээ. Тэний картны одоо утга нь болохоор зэрэг одоо бүх юм одоо юу гэдэг орчлын ертөнцийн хувьд ингээ бүх юм цаг хугацаатай байдаг гинэ. Тийм тэгэхээр муу юм цаг хугацаатай сайн юм ч цаг хугацаатай гэдэг юм үү те. Тэгэхээр тэнгэрийн ивэлд даатдаг гинэ. Тэнгэрийн ивэлд даатдаг те. Тийм заримдаа ингээл одоо ер нь ингээд хүмүүстэй өөртөө юм айгүй контролох гэдэг шүү дээ. Одоо юу гэдэг нь заавал юм болно. Одоо юу гэдэг нэг тийм тхийг айгүй хичээдгээд тэгээд одоо нэгдүгээр хат сонгосон хүнд маань одоо хэрэгтэй зөвлөгөө юм бол ингээд бүх зүйл ингээд танаас ерөөсөө тий хамаарахгүй. Тэг ер нь орчлын ертөнцийн одоо төгстэй perfect time одоо төгс төгөлдөр одоо төлөвлөгөө болон цаг хугацаанд бол итгээ тий одоо тий ерөөсөө одоо ингээд нэг таны хувьд нэг зүйл цаг нь болсон юм шиг
юм санагдчихээн. Тэгэхээр ингээд одоо таны хувьд ямар нэгэн зүйлийн те сагнал болсон тул одоо таны хийх ёстой царийн ганц зүйл бол юу вэ гэхээр зэрэг урсгалаараа урагшлах гэнэ тийм үү? Урсгалаараа. Тийм одоо ингээд танд ямар нэгэн яг ингээд төгс цаг одоо яг сагнал болсон тийм ямар нэгэн таны амьдралтын шанс боломж гарч ирж байгаа ч юм уу тийм байвал тэрүүгээрээ л яв гинэ. Одоо битэн юм их хүчил те болдгийн болдгоороо л олно те. Гэхдээ энэ perfect time гэж гарч байгаа учраас таны хувьд ямар нэгэн зүйлийн цагнал болсон байж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг тэрэн дээр чинь ямар нэгэн шанс боломж ингээл санасаа л ингээл юм одоо болж бүтээл хүмүүс тусалдаг ч юм уу скол явах ёстой юм руу хийх ёстой юм руу хийх нэг гоё боломж бүрддэг ч юм уу. Тэгэх юм бол тэрүүгээрээ л явах гинэ. Битэн юм болохгүй байгаа юмыг хүчлээ. Тийм болж байгаа юм руугаа л ингээд урсгалаараа ингээд урагшлаараа гэж иймэрхүү зөвлөгөө өгч юм шиг санагдаж. Заачлаараа жоохон тийм төвхтэй тайлбарлаж байгаа л тийм. Замар өөртөө энэ одоо мессежийг за би нэлээд томруулаад харуулъя. Заачлаараа энэ хөтлөд тагшгүй. Эдрийг уншаад англи хэл мэддэг бол тээ. Өөртөө бас зэн сэнгороо одоо мессеж авч болно шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл. Үнэхээр үзээ таарад таалагдсан бол лайк тархаа бит юм артаараа. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ удаа тэн зүрх тараарай гэж хүсье. Тэ ногоон зүрхийн үйлдэл зүгээр ах тэ нэгдүгээр карт сонгосон юм байна те. Нилийн ногоо уцтай те. Тэр хэвчээ ингэ гарч ирсэн болохоор зэрэг фэрэг юм те. Гарч ирсэн болохоор зэрэг одоо таны бие сэтгэл чинь идгэх тайван болох айгуу сайхан тийм 7 хоног тийм болоосоо гэж тийм өрөөгөөд ногоон зүрх дараараа тэтгэх юм бол одоо нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө 7 хоногийг сайнаар бэлэгдэж яах гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд одоо 2 дугаар карт сонгосон юм эхлэе. Зөвлөлт энэ гар утас хөдлөө тагшгүй. За 2 дугаар картыг сонгосон тий. Одоо энэ картыг сонгосон. Энийг хамгийн сүүлд тий тайлж башиг гэж бодож байна. За найдцээ дун. За 2 дугаар картыг сонгосон дээр юм гойгоо мессежүүд гарч ирж байна. За уучлаарай жоохон гар утсад зөхөд тахшгүй. За ингээд хамгийн ихний тий одоо 1-р картаас эхлэе. За энэ картан дээр болохоор зэрэг хилэр аффекшн 20-р карт сонгосон байна. Энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг тийм энэ ээж хүнтэй тэгээд агууд асар хамгаалагч ээжийн өрөг гүйцэтгэж байгаа. Тий ээж охин их үр гэх юм уу те. Тэг бас ингээд сайн ажиглах бол нэг хөрхөн муур аваад те муур. Тэг бусал гэсэн үг. Тэгэхээр зэрэг агуу тийм их үр бас муурны нэлийн ингээ халамжтай те эмэгтэй хүний их хүний төрөл харагдаж байна. Тэгэхээр одоо энэ 7 хоногт те одоо 2 дугаар картыг сонгосон хүний хувьд бол зэрэг гэр бүл те гэр бүл ойр дотны хүмүүс эсвэл одоо хамт олон ч гэж болно. Маш дотны те хамт олонно халамжлах тэдэнд одоо зөвлөгөө өгөх одоо ойр дотны те хүмүүстэй зөвлөгөө өгөх ангаах ч юм уу те бүр ингээд тийм эсвэл ингээл та одоо хамт олонны дунд ч юм уу скол гэр орныхоо дунд ч юм уу ингээл таныг байхад л ингээл өвдөн бусдын сэтгэл санаа аягүй тайван болоод засраал те ажил төрөл ингээл урагшлал ингээд тийм шидэт нөлөө үзүүлэх юм байна. Тийм тэгэхээр зэрэг та ойр тойрныхоо хамгийн дотны хүмүүсээ ч юм уу ойр тойрныхоо хүмүүсийн дунд байх те тэднэрт аягүй сайн одоо энерgiгээ түгээх юм те аягүй чухал болж магадгүй мэн. Тийм ямар нэгэн халамжлагчийн үүрэг гүйцэтгэх нь аягүй чухал болж магадгүй ч хийж болно. Зүгээр тэдний дунд ингээ хажууд нь байх төдийд те тэдний сэтгэл санаа засрах ч юм уу те. За энэ зүйл аягүй чухал болно гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За тэгчээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал
нэгээс нөгөөлөө шилжиж байгаа нэг тийм уур амьсгал байна. Тэгэхээр зэрэг нэг тийм шилжилтийн энерги байна. Энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол ямар нэгэн юмнаас ямар нэг юм руу шилжих тий. Тэгээ одоо нийл ягаа өнгөнөөс алтлаг ч юм уу алтлаг шин одоо ногоон шартыг гоё юм. Нийл ягаанаас тий ногоон шар тий гоё өнгөлөө ингэ шилжиж байгаа. Ийм шилжилтийн уур амьсгал бол байна энэ 7 хоногт. Тий. Энэ 7 хоногийн ихээр жоохон уур амьсгал баг зэрэг хүнд ч юм тий. Эсвэл нийл ягаан учраас нэг тийм нууцлаг ойлгомжгүй тий. Нэг нууцлаг байж магадгүй. Тэгээд 7 хоногийн төсөл рүү болохоор зэрэг айгу гоё ингээд тийм гэгээлэг өнгөлөө тий. Уусж байгаа учраас тийм 7 хоногийн төгсгөл рүү одоо айгу юмс айгу тодорхой болох тий ойлгомжтой болох айгу үр дүнтэй болж хувирах нэг иймэрхүү хувиралтын энерги байна энэ 7 хоногт. Тэгээ одоо 20 дугаар картыг сонгосон хүний хувьд ямар нэгэн зүйлийг хийж дуусгаж чадах юм бол эцэстээ ямар нэгэн тийм айгу шагналч юм эерэг үр дүн хүлээж байгаа ч юм шиг тий. Айгу юм айгус тодорхойгүй жоохон баг зэргийн хүнд ч юм уу одоо нууцлаг байж байгаад 7 хоногийн төсөл рүү айгу ойлгомжтой болох юм байна. Үр дүнтэй болдог ч юм ойлгомжтой болдог ч юм. Ямар ч сон нэг тийм уур амьсгал шилжилтийн энерги байна гэж хэлье. За тэгээд энэ 3 карт ямар үйл явдлууд болох вэ? Тэгээ одоо ерөнхийдөө тий хэм бол одоо энэ картыг харах юм бол маш юм өгүүлж байгаа юм шигтэй энэ царайгаар. Тийм тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн ямар нэг юмны үн цэнийг дахин тодорхойлж магадгүй юм байна та. Тийм мөнгө яг дээр нь тий. Яг зааснууд ингээ модон дээр үлгөөтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тийм материаллык тий одоо мөнгө санхүү ч юм уу тий тэрний хувьд жоохон тогтворгүй байж магадгүй. Мөнгө санхүү дээр баг зэрэг санаа зовлт ч юм уу тиймэрхүү юм магадгүй байж магадгүй. Гэхдээ энэ 7 хоногт ингээд 20 дугаар картыг сонгосон юм байна. Одоо дотроо юу яах юм бэ л да. Одоо миний хувьд үнэхээр тэ үнцэнтэй зүйл юу вэ гэдгийг нэлээ өөрөөсөө тэ асуух тийм үйл явдал болж магадгүй юм байна. Яг мөнгө одоо яг өндөө мөнгө юу юм бэ гэдэг ч юм уу тэ мөнгө гол нь өөр юм байсан байж гэдэг ч юм уу. Ямар ч байсан тэ одоо та дотроо өөртөө нэлээ ярилцаж магадгүй юм байна. Миний хувьд тэ үнэхээр үнцэнтэй зүйл юу вэ гэж асуухаар тийм үйл явдалтай тулгарах ч юм уу. Магадгүй одоо гадны тийм дээр нь одоо эд хөрөнгө мөнгө гэхээсээ илүү таны дотоод сэтгэлийн одоо амар амгалан хайр халамж те хамгийн том баялаг юм биш те гэдгийг мэдрэх тийм одоо мэдрэх тийм төвшний те ухаарл танд ирж магадгүй тийм үйл явдал болох ч юм уу те. За яг мөнгө төрөх жахууд орж ил байдаг гарч ил байдаг байхгүй ч вэ байх ч вэ. Гэтэ хамгийн гол нь хамгийн үнцэнтэй зүйл чинь те сэтгэлийн амар амгалан хайр халамж те юм биш те гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ухаарл нэг ирэх тиймэрхүү үйл явдал болж маа. Скол тавар дотор тэгж бодож магадгүй. За энэ карт үнэхээр маш олон юм өгүүлж болохоор карт байна. За тэгээд дараагийн картыг авах юм бол илжиг үнтэй цаана илжиг үнтэй. Тийм энэ болохоор зэрэг нөгөө нэг юмд амар зүтгэх юм байна та ингээл ганцхан тэрийг л тэрэнд л ингээл бүр амар зүтгэл одоо юу гэдэг нөгөө жоохон онцгойгээр хэлэх юм бол илжиг шиг зүтгэх юм уу те цаана хэл илжиг байгаад болохоор гэтээ энэ айгу сайн талаараа гарч ирнэ гэж бодож байна. Тийм ямар нэгэн юмд ингээд аюу зүтгэх юм байна. Тийм хасар их төвчээрээр тий ингээд зүтгээд нэг юмд нэг зүйлийнхаа төлөө тий айгу тууштай явах үйл явдал ч юм нэг зүйлийнхаа айгу тууштай нэг зүйлээ хийх ч юм уу тий. Тийм нэлээд зөрүүд ч юм шиг тий. Даашаа харсгаар ч зөрүүд асдагхгүй. Зөрүүд мэт боловч ингээд бат зогсох чадвар тий. Ямар нэгэн зүйлийн төлөө тууштай хийх явах үйлдэл дараагийн 7 хоногт одоо 7 хоногт болоод тэгээд ямар нэгэн
давааг давж магадгүй гэсэн үг. Давааг айгу тууштай байдлаараа давах юм байна. Зөвшлөх юм дээ. Энэ 7 хоног та ямар нэгэн давааг, ямар нэгэнтэй саад ч юм уу, ямар нэгэн давааг даваад давхт нь одоо туслах тийм зэвсэг болох юм байна л да. Таны айгу тууштай нэг юмд те бүр ингээд дуулаарсан чанар те. Замарсан тэгж талий. Яг энгийнээр хэлэх юм бол тий нэг зүйлдээ маш тууштай байна. Тий. Одоо гэсэн үг. Нэг л зүйлийнхаа төлөө тууштай явах тий. Юм үйл явдал байна. За тэгээд гурд карт гарах юм бол тэгснээр иймэрхүү зүйл болоод байгаа юм шиг. Тэгснээр одоо энэ хажууднаас аяг хөрх нохоо аз тий нохоо. Тэгснээр ингээд үнэнч туслах одоо нохоо чинь хүний үнэнч тий. Үнэнч нөхөр гэдэг. Үнэнч туслах баа ингээд дэмжлэг таны хийж байгаа юм дээр чинь үнэнч тий таны сэтгэлээр дэмжиж өгч юм уу тий ямар нэгэн үнэнч туслах дэмжлэг байна энэ 7 хоногт. Тий ер нь аль тийм хоол үнэнч байдлаа сэрэмжийг илэрхийлэх тий эзэндээ тий тэгэхээр 20 дугаар карт сонгосон юм байна. Энэ 7 хоногт туслах үнэнч нэгэн танд гарч ирэх. Эсвэл юу юм бэ? Эсвэл та өөрөө хэн нэгний төлөө маш үнэнчээр тууштай зүтгэх тийм 7 хоног гэж магадгүй юм байна. За энэ харайл нэг тий. Тэгэд энэ алхуур дайлцнаад маш одоо бат бөхтэй найдвартай уур амьсгалыг одоо бүрдүүлэх тийм бол ингээ гоё уур амьсгал тий. За ингэж тайлгч чадчихээн. За тэгээд үйл явдлыг хэлж дуусчаад энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй сэхүс нэнгэрийн мессеж. Охин дот. Энэ яг боддоор таны тий охинтоо тий таны охины талаар хэлжиж магадгүй тань туслах ч юм уу эсвэл гэхдээ миний харж байгаагаар болохоор зэрэг энэ карт болохоор зэрэг одоо сэхүс нэнгэрийн мессеж гэх юм бол сэтгэл хөдлөө хуваалцах тий. Юу гэж юм бэ? Тэр энийг хэлсэн тий. Охиндоо ч хүн байна, охингүй ч хүн байна шүү дээ. Тэгэхээр яг охин гэж тайлгарч байгаа юм хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор одоо дотоод хүүхдийн сэргэлт юм шиг санагдаж байна. Дотоод ингэ сэтгэлээ тий хүмүүстэй хуваалцах ч юм уу. Ямар ч хэсэн одоо таны доторх тий эмэгтэй охин одоо энергийг олнолээ тий сэргээгээрээ хэрэг та ингээд тий энэ 7 хоногт одоо энэ айгу хөнгөн бааз айгу хөрхөн тий та тий хөнгөн хөвгөлтөө баясалтай байж чадах юм бол энэ 7 хоногт одоо таны одоо зам одоо саадгүй урсан шүү хит ингээд хүнд бодол тий давтамжаа бууруулаарай гинэ тий одоо сэхүс нэнгэрийн мессеж юм бол тий дотоод хүүхдийн сэргэлтээ хийгэрээ тий яг энэ охин шиг тий юм хөнгөн баясалтай байж чадах юм бол янз бүрийн одоо энэ доллараас болох үйл явдал ингээс саадгүй болноо хит хүнд тий хит хүнд одоо юу гэдэг шаналл санаа зовлт ч юм тий одоо тэр чинь нэлийн давтамжийг чинь бууруулна шүү битээ тэгэрэй гэж байна. За ямар ч энэ хөхөрх охин шиг сэргэлэн байгаарай гэж байна энэ 7 хоногт. Хөнгөн баясалтай тий. За тэгээд энэ бас одоо сэхүс нэнгэрийн мессеж share хуваалцах гэнэ. Share. Энэ болохоор зөвхөн одоо юу гэдэг бусдтай одоо эд зүйлс ч юм уу те эд зүйлсээ хуваалцах биш ингээд дотоод сэтгэлээ нээхийг бусдтайгаа хуваалцахыг те бусдтай ингэж нээж хэлж те хуваалцахыг хэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ 7 хоногт одоо 1-р карт үлээ 2-р картыг сонгосон хүн маань өөрийн бодол, мэдрэмж тий сэтгэлээ ингээд ойр тойрныхонтойгоо хуваалцах үйл явдал айгүй чухал шүү. Тэгээ бусдад ингээд сэтгэлээ нээснээр тий та өөрөө ч мэдлгүй одоо
тэгээ асар ихтэй одоо их дэмжлэг, дулаан энергийг одоо өөртөө авиш ойр тойронд тийм бий болгодог шүү гинэ. За ямарчсан open heart гэх юм одоо сэтгэлээ бусдтай хуваалцаараа бусдаа сэтгэлээ одоо нээгэрээ гэсэн. За ийм хоёр тэг хөнгөн хөвчлөлтөө тэг хүнд давтамж тэг хэд хүнд одоо бодлого байгаараа тийм хөнгөн байсалтай байгаараа тэгээд сэтгэлээ бусдтай хуваалцаараа гэж хэлж байна. За ингээд энэ 7 хоног танд хэрэгтэй. Тэгээд зохиосны мессеж. За ингээд өндөрлөлийн бүх картуудаа ингээд тайлж дууслаа. Үнэхээр таарад таалагдсан бол лайк тарахаа бити мартаарай. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол эмоц тараараа энэ удаад тийм зүрх тараараа гэж үсэ. Зүрх нь болохоор зэрэг энэ тийм нэлийн хөнгөн хөвгчлөлтөө өнгө бол шар өнгө гэдэг. Хөнгөн хөвгчлөлтөө тэгээд ажил үйлстэй бүтдэг тийм өнгө болохоор зэрэг тийм шар өнгө гэдэг учраас тийм шар зүрх тараараа. Тийм шар зүрх тараараа тэгээ энэ 7 хоног таны үйлдэл чинь хөнгөн тийм шар астай тийм эд баялагийг дууддаг учраас одоо мөнгө санхүүгийн ч гэсэн айгу сайн байгаасаа гэж одоо бэлэгдээд шар зүрх дараараа тэгм бол та намайг дэмжиж байгаа. Өөрийнхөө 7 хоногийг сайнаар тийм бэлэгдэж байна гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дугаар картаа уучлаарай. За ингээд 20 дугаар энийг дуусчаад ингээд гурлаар гэж бодож байна. За ингээд 3 дахь картыг энэ карт буюу 3 дахь карт сонгосон нэмэр хийлээ. За ингээд хамс үлд талж шивж чадчихээн. За нэгдэжээ. За 3 дахь карт сонгосон хүнд маань нэмэрхүү. Уян хөрхөн баага байна. Тэгээд зоосч байна. За иймэрхүү гоё карт хэрэгжүүлээ. За ингээд хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг ер нь энэ 7 хоногт таны юу чухал болох вэ? 3 дахь карт сонгосон тий. Нэг юм ингээд сонсоод байгаа хгүй ингээл бүр ингээд холбогдохгүй л тэ нэг зүйлтэй. Иймэрхүү зүйл айгу санаанд орж байна. Тэгэхээр энэ 7 хоногт 3 дахь картыг сонгосон хүнд маань юу чухал болох вэ гэхээр зэрэг ер нь ингээд нэг тийм сүнслэг удирдамж юм шиг зүүн савингаараа өөрийнхөө те одоо зохиос тэнгэрүүдээсээ ингээ зааварчилгаа сонсох тэр зүйл аягүй чухал болж магадгүй юм байна. Тийм ямар ч байсан 3 дахь картыг сонгосон хүний маань хувьд одоо дээд оршихуй болон те өөрийн чинь одоо spirit guide гэх юм уу те тийм зохиос тэнгэрүүд нар чин танд ингээ мэдээлэл өгөхөд тайгу бэлэн байх ёстой юм шиг тиймэрхүү зүйл мэдээдсэн. Тэгэхээр зэрэг тий сүнслэг удирдамж ингээ сонсох гэдэг байхгүй тий. Тэр зүйл аяж чухал болох юм байна. Сүнслэг удирдамж ба одоо юу гэдэг зүүн савингоор одоо тэнгэрийн элч нараас одоо юу гэдэг зааварчилгаа гэх юм маш юу гэдэг юу гэмтэй мессежтэй сонсох тий. Тэгээд ер нь энэ 7 хоногт таны дээд оршихуй болон таныг одоо харж хамгаалж явдаг spirit guide-удаас одоо тий зохиосудаас тий танд ямар нэгэн мэдээлэл өгөх гээд байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ мэдээлэл ингээд энэ хүүхд ингээд аюу унтж байгаа юм шиг байхыг бодвол зүү дээр юм уу эсвэл гинтийн мэдрэмж хэлбэрээр орж ирж магадгүй юм байна. Тийм тэгэхээр зэрэг та өөрийнхөө зүүн савиндаа итгэх зүйдээ манах эсвэл тийм аль болох ингээд зүүн тархиараа бодохгүй зүүн тархиад түр амраах тий тэр зүйл аяж чухалж магадгүй юм байна. Тийм ингээл зүүн савиндаа нэг тийм зүүн савин чи хөвчлэн хүмүүс ингээл гинт орж ирдэг гэж боддог юм шиг. Яг гоо гинтээр орж ирнэ л дээ. Ихтэй биед мэдрэгддэг байхгүй. Нэг л татраас тэгж санагдаад байх тий.
гэдэг ч юм уу те. Ямар ч зүүн савиндаа итгэх эсвэл зүйдээ манах те. Тэгээ одоо өөрийнхөө одоо сүнслэг өдөрдөмж гэх юм уу те. Одоо дээд орсгоноодоос тэр ямар нэгэн өдөрдөмж өгс орж ирэн гинэ 7 хоногт тэрийг сонсохын тулд та сайн унтах ч юм уу те. Зүйдээ манах, зүүн савиндаа итгэх эсвэл зүүн тархи айл болох те. Багажлуулах. Тэр зүйл айгүй чухал болох юм байна. Тийм. За дахиад хэлчихэж би бас өөрөө сайн ойлгохгүй юу зүүн савиндаа итгэх логик бодол гэх юм уу те зүүн тархины бодол те логик бодлоо те төр орхиод одоо те амархыг тийм зөвлөж байгаа юм байна. Тийм тэгэх юм бол та одоо өөрийнхөө одоо спирит гайдуудаасаа те мэдээлэл авахд айгуу тийм бэлэн болно шүү гэсэн байна. За энэ зүйл их чухал болох нэ. За уучлаарай жоохон ойлгомжгүй тайлбарлаж байгаа бол би ингээд нөгөө тийм бодогцсон мэдрэмжээр хэлээд авчраас. За ингээд өөр амьсгал. Энэ 7 хоног өөр амьсгал. Маш тайван бөгөөд маш хүчрхэг ээж. гэдэг ийм карта. Тэгэхээр зэрэг тийм баагач айгу хүчрхэг амтаа шүү дээ. Тэгэхээр зэрэг төвшөр тулгуур тий тэгсэн мөртлөө ингээл энэ хүүхдүүд ингээл тий хүмүүст ч юм ингээд төвшөр тулгуур болол тэгсэн мөртлөө ингээл эдрэг ингэдэг гээл тий одоо удирдан манлайлах. Тиймэрхүү уур амьсгал бол байна. Тэгээ 3 дахь картыг сонгосон маань энэ 7 хоногт хин нэгний маш том төвшөг тулгуур нь ар тал нь болох юм шиг тий. Хангаа шиг төвшөгтэй төлөвлөд гэлээ. Тийм үг орж тий. Ямар нэгэн тий том төвшөг тулгуур ар тал нь болох муу одоо таны хэлсэн одоо үг гаргасан шийдвэр бусдад айгүй тийм аюулгүй тийм баагууч нь ингээд хамгаалтанд авсан юм шиг тий аюулгүй мэдрэмжийг ингээд төрүүлэх тий. Зайхаа ажил хэрэг дээр хэм бол одоо ажил хэргийн хүрээнд ч гэсэн та ингээд айгүй зөөлөн байгаа тий. Зөөлөн атлаа ингээд айгүй тууштай тий. Тийм хүчрэхэг одоо бусдыг одоо тий араасаа ингээд агуулах тий. Урд хань орсон тий. Араасаа дагуулах тийм удирдаг шинжтэй юм шиг. Ямар ч байсан нэг тийм айгүй тийм хангаашиг төвшгтэй тийм үртэл айгүй зөөлөн байгаад байгаа байхгүй. Тийм. Ямар ч юм өөр амьс одоо 7 өөр амьсгал юм байла. Та төвшөг тулгуур болох удирдах манлайлах зүйлч бас нэлийн дээгүүр боловч айгүй тийм зөөлөн төвшөг тулгуур болох. Тийм хүчтэй мөртлөө зөөлөн байх тий. За ийм уур амьсгал байна. За тэгчээд энэ 7 хоног одоо болох үйл явдал гэх үү. Тийм зоос гарсан мөртлөө доор нь яг мөнгө санхүү аюу 50 байдлыг илэрхийлдэг байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр одоо 3 дахь картыг сонгосон маань энэ 7 хоногт болохоор зэрэг тийм газардах энерги байна. Зоос ч нөгөө шороо мах бодтой айгу холбоотой байдаг. Тийм тэгэхээр зэрэг одоо 3 дахь картыг сонгосон маань энэ 7 хоногт одоо бие мах одоо тэрүүлжүүлэх, зөв хооллолт ч юм уу тий эсвэл йога алхалт зэрэгээр тий байгальтай харьцах тийм баз байгальтай харьцах газардах тиймэрхүү үйл явдал болж магадгүй байна. Тий тэгснээр таны дотоод энерги чинь ингээ нэлээ тогтворжоод таны одоо цаашдын ажил үйлсэд айгүй эрч хүч өгөх юм байна. Тэгэхээр энэ 7 хоногт та нэлээд газардах энерги жоохон байна. Жоохон ингээд хитрхи хөөрөд сүнслэг болоод байгаа хүмүүс тиймэрхүү зөвлөгөө гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ 7 хоногт та тэрийг өөрөө мэдээд нэлээд тий шороо махбод гарч ирж байгаа учраас бие махбодоо эргүүлжүүлэх, зөв хооллолт ч юм уу тий байгальд алхах зэрэг тиймэрхүү зүйл та хийж магадгүй мэн. Ингэснээр одоо таны дотоод хитрхи хөөрөд байгаа энэ энерги чинь тий тогтворжоод таны одоо цаашдын ажилд нэлээд эрч ирч өгнө. За ийм үйл явдал болж магадгүй байна. За ингээд дараагийн карт гарах юм бол хөөх институтийн шар шувуу мэдлэг юм сураал судлаал тий тэгж байгаа хүүхдийн картын тэл тэрийг туршиж үзээл. Тийм тэгэхээр зэрэг 3 дахь карт сонгосон маань энэ 7 хоногт ямар нэгэн мэдээлэл цуглуулах ч юм уу ямар нэг юмд суралцах тиймэрхүү зүйл хийж магадгүй байна. Тийм.
Тийм магадгүй айгу шар шүү. Сар мар гарсан учраас төрөний энэ карттай холбоод тий тайлбарлах юм бол одоо 3 дахь карт сонгосон үеийн хувьд маш чухал шинэ мэдээлэл орж ирж магадгүй мэн одоо таны толгойд ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлээс сурдаг ч юм уу тийм дэлгэтэй ном болон одоо лаа гоцтой ажид лаа ямар нэгэн зүйлийг гүнзгийрүүлэн судалж оюун санаагаа цэнэглэх тиймэрхүү үйл явдал энэ 7 хоногт байна. Та магадгүй ямар нэгэн сургалтанд суух ч юм уу шинэ ном унших одоо хэрэгцээтэй мэдээлэл интернетээс олох ч юм уу тиймэрхүү зүйлээс магадгүй эсвэл ямар нэгэн зүйлийг маш гүнзгийрүүлж судлах зүүн цэнгоор орж ирэх ч юм уу тийм зүйлээс магадгүй та ном интернетээс ч олж мэдэж суралцж тэр зүйл нэлээ хийн гэх юм уу та. Иймэрхүү карт гарч ирж байна. За тэгээд дараа энэ карт гарах юм бол дараагийн хамгийн сүүлийн карт. Энэ бол өвөн бүр амар тасархай карт стар. Ямар сони. За Starship одын өрс гэдэг үг орж би нөгөө одын өрсийн талаар ярьдаг байхгүй тэр орж ирдэг юм. Одын өрс юм шиг тийм. Тэгэхээр зэрэг оддын энерги амар байгаад байгаа байхгүй. Оддын энерги гэдэг тийм. Цаанаас орчлын ертөнцөөс тийм. Дээвчлэмэр юм дээ. Одоо 3 дахь карт сонгосон үед энэ 7 хоногт тийм таны оддын үр Starship тийм энерги маш хүчтэй байна. Тийм. Тэгэхээр зэрэг энэ зурган дээр ингээд харах юм бол одоо амар том гэрэлтж байгаа том одоо үстэй. Тэгээд энэ одоо юу гэмдэ энэ том однууд ингээд таныг энэ том дээд орсхуунууд таныг чиглүүлж ингээд хамгаалж байгаа юм шиг тий. Энэ дээр нас юу бол мэлминүүд нь тэр нь юу аазтай бас. Тэгэхээр дээд орсхуунууд одоо таныг хамгаалж чиглүүлж тий тэгж магадгүй маань энэ 7 хоногт. Тэгэд өөрийнхөө одоо сүнслэг гарал үүслийг одоо мэдэх ч юм уу холбогдох ч юм уу тийм зүйл олж сонсох ч юм уу тийм юу ч хийж болно. Тийм. Тэг ямар ч байсан орчлын ертөнцөөс эрэхтэй тийм юу гэдэг яг тутгаар гэх юм ингээ кодоор тийм ямар нэг мэдээллүүдийг зөнгөөрөө тийм мэдэрч магадгүй байна. Тийм. Би чи ер нь оддын өрстэй Starship юм шүү гэдэг ч юм уу. Тийм. Скол тийм ямар нэгэн дээд орсхуунууд ингээ таныг чиглүүлээд хамгаалаа та тэрийг айгу мэдрэх скол ямар нэгэн сүнслэг гарал үүслээ олж мэдэх холбогдох ч юм уу. Тийм. Нэг тийм шинж тэмдэг мэдээллүүдээр одоо зөнгөөрөө мэдрэх юм шиг тий. Энэ угаасаа зүүн самгийн картахгүй. За тиймэрхүү зүйл айгу мэдэж байна. За нэг ингэ дөр өөртөө хараад тий. Айлгаараа гэж гисэн маш үнэхээр гоё карт юм. За тэгээд иймэрхүү нэлээ сүнслэг 3 дугаар одоо картыг сонгосон нэлээ сүнслэг тал руу болчлаа. Жоо иймэрхүү юмнууд одоо юу гэдэг саналгүй хүмүүс хэрэг сонсож байгаа юм бол яг өөртөө тааруулаад энгийн байдлаар айлгаараа гэж гисэн. За тэгээд одоо энэ 7 хоног танд хэрэгтэй. This host green message. Зүүн савингийн гэрэл. Тэр нь бол энэ карттай холбогдуулаад тий энийг тайлах юм бол одоо сүнслэг удирдамж тий түрүү бас тэгсэндээ энэ дэр сүнслэг удирдамж ба зүүн савингийн гэрэл тий гэрлээ одоо дагаараа гэдэг байхгүй. Тэгэхээр та ингээд энэ 7 хоногт сөрөг зүйл ч юм уу харанхуйг биш те эерэг болон одоо гэрлийг дагснаар таны те зүүн самж айгу одоо хурц олон шүү. Тэгэхээр зэрэг одоо сахисны гэрийн зөвлөгөө болохоор зэрэг таны дотор байгаа тэр одоо таны дотор байгаа жижигэн ч гэсэн тэр одоо гэрэлтэй хэсэг бол одоо таны луужин юм аа. Тэг луужин те чиглэл заах те юм түүнд бол итгээ. Тэгэхээр одоо энэ 7 хоногт ямар нэгэн шийдвэр гаргах ч юм уу тийм үедээ сэтгэл чинь хамгийн дулаахан
одоо гэгээлэг санагдаж байгаа тэр замыг л сонгороо тийм гэрлийг дарагдах. За ийм мессеж танд явуулж байна. За тэгээд сонголын картнаас танд хэрэгтэй бас нэг мессеж гэх юм бол бас л таны спред гайдын мессеж аа. Тэгэхээр нис ингээ байгалийн элемент байгаа байхгүй юу? Тэг чичирхийллээ ингээд өсгөх те. Тэгэхээр зэрэг энэ зураг дээр хагаад ингээд цэцэг энэ цэцэг байхгүй те. Цэцэг ингээл тэгэл байгалийн эрдэс те. Одоо кристалл те болрууд байна. Тэгэхээр ингээ байгальтай харьцах гэж энэ 7 хоногт те. Тийм цэцэг мэцэг ч юм уу одоо эрдэс байдас газар шороо те. Тэг байгальтай бол харьцаараа тийм сахиусны зөвлөгөө болохоор зэрэг одоо зөвхөн одоо фитнес явдаг ч юм уу зааланд ингээл асуулаа гээл те. Тэхгүй одоо энэ 7 хоногт гадаа агаарт те алхаад байгалаасаа энерги аваараа. Тэгэх юм бол одоо тийм удаагарт сонгосон үний энергийн давтамж те ингээд өсөөд сүнслэг ертөнцтэй ингээд холбогдоод илүү их тийм төхөн болно шүү гэсэн ийм мессежийг танд өгч байгаа юм шиг санагдаж байна. За ингээд энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм байлаа. За ингээд өндөрлөлийн бүх картуудаа тайлж дуслаа. Тэгээ үнэхээр тий одоо таарад таалагдсан бол тий лайк тарахаа мартаараа мó таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байхan бол тий одоо зүрх тараараа гэж хүсье. Тий зүрх нь болохоор зэрэг энэ айгуу сүнслэг утгатай ингээд хамгийн сүүлчийн бүрийг сонгосон сүнслэг утгатай болчихж байгаа болохоор зэрэг хөх индиго өнгө юм уу эсвэл үзмийн ягаан тийм өөхөх ягаан гэдэг лөө. Тэг үзмийн ягаан тийм зүрх тийм дараараа тийм тэгэх юм бол энэ 7 хоногт одоо таны сүнслэг хүч чи илүү их нэмэгдээсэ гэж тийм одоо бэлэгдээд хөх болон үзмийн ягаан зүрх дараараа. Тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бүгд намайг дэмжиж байгаа. Та өөрийнхөө энэ 7 хоног сайнаар тийм зөвхөн чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд тараа юмшлаа хүртэл баяртай. Бай бай.